За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг нийт манай суугийг дагдаг үзэгчнэртэй хүргье. Тэгээд өнөөдрийнхөө одоо хүндх сэдэв булангаараа та бүгдэд годомчны буйг гэх тодорхойлолттой одоо тэнэмэл хүүхдүүдийн талаар одоо мэдээлэл хүргэх гэсэн юм аа. За ингээд гол сэдэв рүү орцгоё. За манай улсад энэ сэдвийг ярихаас өмнө хэрхэн одоо годомчны хүүхдүүд одоо гарч ирсэн юм бэ, тийм ээ, нийгэмд гарч ирсэн бэ гэдэг асуултаас эхлэх нь зөв байх. Тэгээд манай улс зах зээлийн нийгэмд одоо 1990 онд шилжиж орсон байдаг аа. Үүнийг дагаад одоо тэнэмэл буюу одоо хаа бүгдийн одоо хэлж янснаар бол харин шааны гих тодорхойлолтой хүүхдүүд одоо нийгэмд одоо цоошин нэр том явуулж гарч ирсэн байдаг. Үүний шалтгаан нь одоо хагас хаалттай нийгэмд байсан социализмын үеийн одоо гэр бүлд үр хөндүүлэх хүүхдүүд одоо төрүүлж өсгсөн хүүхдэд санаатаагаар хаях тийм үү үзэгдэл бараг байдаггүй байсантай холбоотой юм байлээ. Гэтэл одоо зах зээлийн нийгэм буюу одоо 90 оноос хойш одоо зах зээлийн нийгэм буюу одоо ардчилсан нийгэм тогтолцоонд одоо шилжснээр хүмүүсийн одоо зарим нь нийгмийн одоо энэ эрс одоо шинжилэл тийм ээ урсгалыг одоо сүрж одоо чадлагүйгээр одоо архинд орж цөөнх нь одоо яах ч аргагүй одоо хүүхдүүдэд орхисноос болж тэд одоо гэрээсээ дайжж хөндийрэхэд хүрсэн гэж үздэг юм байна. Тэгээд одоо олон нийт одоо тэгж үздэг юм байна. Ийхүү одоо гудамжинд одоо хинмэл буюу одоо ойч хаяггүй хүүхдүүд гарч ирсэн байдаг юм байна. За одоо тэд үнэхээр одоо хаягдсан уу гэж юм л да. Үнэн тэд бол одоо тухайн үед бол хаягдсан үнэн их орон тийм ээ ард иргэд хамгийн гол нь одоо хөрүүлж өсгсөн одоо их эцэгтэй одоо хаягдаж тийм ээ золбин нохойн амьдралаар одоо амьдруулж танкныхан хүн харах тийм ээ харан шааныхан газар доорх ертөнцийн гих мэтчлээ одоо ард иргэдэд одоо элдв долоогоор хилүүлэн байр одоо зүүж одоо нийгмээс одоо чийгдэж золбин нохой адил одоо хог түүж тийм ээ хогон дундаас хоолоо олж идэж годомжинд орц хонгол харин шаа юу л байна хаатарлцсан газар одоо унтаж хөвтөж тийм ээ хэрүүгээр одоо золбин нохойдоо төсдөөгөр одоо амьдруулсан байдаг юм байна. Хамгийн эмгэнэлтэй. За одоо тэд хаагур амьдэрдэг байв гэж. Тэд бол одоо нийслэлийн одоо Улаанбаатар хот буюу одоо нийслэлийн маань одоо харин шаан тийм ээ болон муу усны сууг шуудуу хамгийн гол нь одоо хотын одоо нэгдсэн дулааны шуумууд худгуудыг одоо даган амьдэрдэг. Төлхөө одоо 1995 оноос 1998 онд одоо Улаанбаатар хотын одоо дулааны шуумуудыг дагсан одоо бүхэл бүтэн одоо орон гэргүүчүүдийн бүлэг айран байсан байгаа юм. Хамгийн амин одоо хамгийн эмгэнэлтэй. За одоо тэгээд тэд бүгдээр одоо гигэн цагаан байсан уу гэж. Тэгвэл одоо үгүй. Тэд одоо хоногийн хоолоо олж бор хоолоо одоо тэжээгийн тулд одоо гуйдаг гуйж шил аз хоёр дахь түүхийг түүж тийм ээ амьдэрдэг байсан. Тэгтээ нэгийн хэсэг нь одоо годомжинд одоо буруу замаар орж хулгай ээж тийм ээ дэлгүүр лангуунаас бараа материал шүүрж хүмүүсийн халаас суйлж тийм ээ сотуу бие авч явах чадваргүй байдлын далимдуулын эмэгтэй эрэгтэй хүмүүсийг хүчирхийлж зодож нүдэж үнэтэй цайтай одоо зүйлсийг одоо дээрэмддэг байсан. Тийм учраас одоо тэдгэр хүмүүс одоо бүгдээр одоо гигэн цагаан байсан уу гэвэл одоо үгүй ээ тийм ээ хар бараа усууд хүртэл байсан. За усаас одоо тэдгэр хүүхдүүдийг одоо хэрхэн одоо харж ханддаг байсан юм бэ тийм ээ гэдгийн талаар одоо жоо ярил л да. Усаас буюу одоо нийслэлийн цагдаагийн газрын хаяг тогтоох төв гэж байсан юм байна. Годомжинд айлбардаг хүүхдүүдийг одоо нийгэмшүүлж тийм ээ тоог нь гаргаж гэр орондоо одоо хүүхдүүдийг одоо гэр оронд хүлээлгэж өгдөг байсан. Тиймэрхүү хөр засгийн оролцоотойгоор бол одоо шийддэг байсан юм байна.
тэд хайч юу гэж юм. За тэдгэр хүүхдүүдийг ус одоо иймэрхүү байдлаар одоо хөр засгийн оролцоотой гүйцэлдүүлдэг байсан байна. За хамгийн эцэст нь одоо тэд хайч бай гэсэн судалгаа байна. За тэд хайч юу гэдэг асуултан дээр бол маш олон одоо таамаг байдаг. Маш олон таамагийг одоо дэвшүүлсэн байдаг. Багаасаа танхаа өссөн тийм ээ, хараа хяналтгүй мэдээж одоо гэр бүлийн бол одоо сургуулийн боловсрол байхгүй улсууд мэдээж буруу замаар орж одоо орох нь ойлгомжтой. Тэгээд одоо дээрэм хийж, хүчин хийж, тийм ээ, хулгай хийж орон шоронд орсон байдаг. Бас нэг таамаг нь бол одоо хүний 8-ны золиос усан гэдэг одоо нийгэмд одоо маш их одоо түгээмэл болсон таамаг. Хүний 8-ны болоод эд эрхтний 8-ны золиос болж одоо урагшаага маш их хятадууд хулгаагаар гаргасан гэдэг одоо тийм үлгэр домог шиг одоо яриа байдгийн байлаа. Одоо үн чим бодлож юм уу би сайн мэдэхгүй. Ямар ч юм тийм бол одоо яриа өгүүлбэр бол маш их тархсан байдаг ард иргэдийн дунд. За үүнээс бол одоо 3 дахь одоо таамаг нь бол одоо нэг жоохон гэгээлэг таамаг байна. Тэд том болоод одоо гэр бүл зохиогоо тийм ээ. Үр хүүхдтэй болоод одоо сайн сайхан одоо хүн шиг амьдарч яваа гэсэн одоо тийм таамаг байт юм байна. За энэхүү одоо өнөөдрийнхөө одоо бичлэгийг одоо дуусгая. Та бүгдд одоо орон гэргүүд хэмэл их амьдралтай одоо бүхэл бүтэн одоо тиймэрхүү одоо нийгмийн давхарга одоо бас болтлоо одоо өргөцсөн одоо энэхүү одоо нийгмийн одоо эмзэг одоо сэдв болоод яах аргагүй мөө. Устаа ийцсэн тийм ээ, ард иргэдээ ийцсэн одоо цодон нохоо шиг үзэгддэг байсан хүн харах шиг амьдруулсан. Одоо нийгмийн буруу юу одоо эцэг их хойд их тийм ээ, гэр бүлийн хүчирхийлэлээс шалтгаалаад одоо тэдгэр хүүхдүүд нь одоо орон гэрээсээ дайждаг байсан тийм ээ. Тэдгэр хүүхдүүдийн талаар одоо жоохон ч гэсэн одоо та мэддэг мэдээлэл өгсөн байх гэж найдаж байна. Тэгэхээр одоо миний сүүгийг дэмждэг үсүүд маань одоо лайк, шеэр, харамгүй хайрлаарай. Ингээд бичлэгээ дуусгая.